11-ийн 4-р баг. Австрали, Шинэ Зеланд. Австрали уур амьсгал нь ихээхэн хуурай халуун, хойд хэсгээрээ халуун байдаг. Өмнөд хэсгээрээ сэрүүн уур амьсгалтай. Дотоод хэсгээрээ цөлхтэй. Австралийн улс орн нь Сидней, Мельбурн, Брисбейн, Камбера тус ордог. Австрали улсын байршил нь энэтхэгийн болон номхон далайн дунд орших дэлхийн хамгийн жижиг төв, хамгийн том арал юм. Хөрш орнууд нь хойд талаараа Индонез, Зүүн Тимор, Шинэ Гвиней улсуудтай, Тиморын болон Арафурын тэнгисээр хилэлдэг. Эдийн засаг дэлхийн өндөр хөгжилтэй уул уурхай, тэр дундаа төмрийн хөдөр нүүрс алт, үйлчилгээний банк боловсрол, аялал жуулчлал. Эдийн засаг нь дотоодны нийт бүтээгдэхүүн ойролцоогоор 195 их 80 ам.доллар байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2 орчим хувь хүрэх магадaltaй. Нэггүйд ногдох дотоодны нийт бүтээгдэхүүн нь өндөр, ойролцоогоор 69 мянган доллар. Томоохон эдийн засаг код Сидней санхүү бизнес төв, Мельбурн үйлдвэр боловсролын төв, Сидней нь улсын санхүүгийн төв, томоохон банкуд хөрөнгийн бирж барилдаг, аялал жуулчлал, олон улсын бизнес төвлөрсөн, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Австрали номер 1 байдаг. Үйлчилгээ санхүүгийн салбар хамгийн сайн давамгай байдаг. Мельбурн соёл боловсрол, аж үйлдвэрийн хамгийн том төв. Үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбар хөгжсөн, олон улсын оюутан ихтэй Онцлог улс дэлхийн хамгийн жижиг төв, кенгуру, коала, бага зэрэг амьтдтай. Ерөнхий мэдээлэл нь Австралийн биелэг тэмдэг амьтан ихэнх нь улаан саарал өнгөтэй 91.8 м хүртэл өндөр болдог. 90 кг хүртэл жинтэй байж болдог. Онцлог нь үсрэгтэй 3 м, өндөртөө 8-9 м урт үсэрч чаддаг. 60-70 км/цаг хурдлах боломжтой. Хүчтэй хойд хөл, том сүүдэлтэй. Үржил бэлтрэг жойн маш жижиг төрдөг. Эхийн ууд нь 6-8 сар бойжно. Амьдрах орчин нь ихэвчлэн задгай тал ихээр ба ус бах хэрэгтэй, халуун тэсвэртэй. Коалагийн ерөнхий мэдээлэл нь модон танирдаг, өдөрт 18-20 цаг унтдаг, 4-15 кг жинтэй. Хооллолт нь зөвхөн эвкалипт модны навч иддэг, навч нь бага шим тэжээлтэй тул хийхэн унтдаг. Үржил нь кенгуру шиг уудтай амьтан. Жижиг бамруулш эхийн ууд нь өсдөг. Аюул нь Шинэ Зеланд. Шинэ Зеландын уур амьсгал нь далайн сэрүүн уур амьсгалтай, жирлийн турш бороотой, зөөлөн уур амьсгалтай. Нарны тусгал нь агаарын бохирдол бага, озоны давхарга нэмгэн тул нар маш хурц. Наранд түлэгдэх эрсдэл дэлхийн хамгийн өндөр байдаг. Улс орн нь Беллигон, Окленд. 2 арал, хойд болон өмнөд гэсэн 2 үндсэн арлаас бүрддэг бөгөөд номхон далайн алс өмнөд хэсэгт орших тусгаарлагдмал улс. Аюулгүй маш тайван улс. Дэлхийн хамгийн амар амгалан улс гэж хэлж болохоор авилгагүй ардчилсан засагтай улс. Ердөө 5 сая хүн амтай, хүнээсээ олон хонь, байгаль орчны хамгаалахыг дээд зэргээр эрхэмлэдэг ногоон улс. Эдийн засгийн хувьд хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал дээр тулгуурладаг. Давуу тал нь болохоор авилгал бага, засаглал тунгалаг, бизнесийн эрх орчин маш тодорхой. Сорилт нь газар зүйн хувьд алтлагдмал, тээврийн зардал маш өндөр байдаг. Үйл хөдлөх хөрөнгийн үнийн ихэд төсөл, ажиллах хүчний хомсдол. Хөдөө аж ахуйн үйлдвэр, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү, бяцлаг цэцгийн, махан бүтээгдэхүүн зэрэг хонь, үхэр, буга,
газар тайрлан ба жимс жимсэн киви дарс зайлам Энэ бол сүүн сүм бүтээтгүүн хамгийн том салбар. Шинэ Зеланд бол дэлхийн хамгийн том сүүн сүм бүтээтгүүн экспортлогч бөгөөд нийт үйлдвэрлэсэн сүүнийхээ 95%-ийг хилийн чанад гаргадаг байна. Томоохон эдийн засгийн хот нь Окланд бол Шинэ Зеландын хамгийн том хот бөгөөд улсын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 37-оос 40%-ийг дангаараа бүрдүүлдэг. Санхүү ба технологи нь банк даатгал, мэдээллийн технологийн компаниудын төв офисууд энд байрладаг. Хэрэглээ нь болохоор хүн амын төвлөрөл ихтэй тул жижигхэн худалдаа үйлчлэгийн салбар маш өндөр хөгжсөн. Онцлог шувуудын их орон. Дэлхийн өөр хааж байхгүй нислэггүй киви шувуу болон аврах тот. Какафо энэ л бий. Маори соёл, уугуул иргэдийнхаа соёл хэлийг орчин үеийн нийгэмтэйгээ хамгийн сайн нэгтгэж чадсан алдартай хака бүжиг. Байгалийн зураг авалт, бүгжний эзэн киноны зураг авалт хийгдсэн дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд онгон тагшин байгальтай юм а. Дүгнэлт. Австрали бол өндөр цалин болон их мөнгө халуун нуртай уул уурхай гүрэн болон Шинэ Зеланд бол амар амгалан амьдралтай бөгөөд чанартай хүнс ногоон байгальтай хөдөө аж ахуйн деважин юм. Дэлгэрүүлж ярих юм бол Австрали, Шинэ Зеланд бол хоёр бол нэг бүс нутгийнх боловч эрс ялгаатай ертөнцүүд юм. Австрали бол уул уурхайн асар их баялаг, төмрийн хөдөр нүүрсний экспортээр тогтдог бөгөөд дэлхийн санхүүгийн томоохон төв Сидней, Мельбурн хотуудаараа алдартай эдийн засгийн аварга юм. Нөгөө талд нь Шинэ Зеланд бол чанарт суурилсан хөдөө аж ахуй, тэр дундаа сүүн бүтээгдэхүүн болон жимсний экспортоор дэлхийд мэргэсэн ногоон арга юм. Окланд, Веллингтон зэрэг хотууд нь байгальтайгаа зохицсон амар амгалан аюулгүй байдлыг эрхэмлдэг. Чийлэг уур амьсгалтай тул жилийн турш ногоон байдаг бөгөөд уугуул Маори соёл нь энэ улсын оршууг илүү онцгой болгож өгдөг. Анхаарал хандуулсанд баярлалаа. Аврах тот. Кафе. Онцлог ус дэлхийн хамгийн жижиг төв. Тэнгүү кола баба. Юу төв бэ твстэй. Яа, шилээ. Тэгээ засаач бариад. Түрүү засаач. Номер. Окей. Тэнийг юм байна. Би дуусчих. Тэгээд